Харилцагчдаа параметрын зарлагтай холбоотой гүйлгийг бүртгэхдээ параметрал модулын зарлага борлуулалт хэсгээс бусад зарлага сонгоно. Ингэснээр тухайн цонх гарч ирэх бөгөөд гүйлгээний загвар хэсгээс материалын зарлага дотоодын данс гүйлгээний загварыг сонгоно. Огноо хэсэг тухайн гүйлгээ гарч буй өдрийн огноог бичнэ. Байшил хэсэг тухайн нярвыг сонгоно. Баримтын төрөл хэсэг тухайн материал ямар хэлбэрээр зарлагдаж байгаа хэсгээс шалтгаалan баримтын төрлийг сонгоно. Жишээ болгож параметрын бусад зарлага баримтын төрлийг сонгоё. Гүйлгээний утга хэсэг доор байгаа гүйлгээний утгуудаас сонгох боломжтой бөгөөд гараас бичиж өгөх боломжтой. Дараагийн цонхонд ажиллагчдаас сонгож өгье. Барааны код хэсэг зарлагдаж байгаа параметраа сонгож өгнө. Тоо хэмжээ хэсэг зарлагдаж байгаа тоо хэмжээг бичиж өгнө. Гүйлгээний мэдээлэл цонхон дээр дарснаар тухайн цонх гарч ирэх бөгөөд харьцсан дансыг сонгож өгнө. Үүний дараа хадгалах товчийг дарснаар параметрын зарлагын гүйлгээ маань амжилттай хадгалагдана.